За би бас энэ яамны сайдаар ажиллаж байхад нийт нэг 16 хуулийн төслийг бас бид бэлдэж байсан. За тэрний нэг нь бол энэ ойн тухай хууль байгаа. Ер нь үзэл баримтлалын хувьд бол дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсэг байгуулад энэ дээр бас нэг хэд хэдэн зүйлийг засаж залруулахгүй бол энэ сошиаллоор бас нэг иргэдийн болон мэрэгжлийн байгууллагуудаас нэлээдгүй асуудлууд бас маргаан дагуулахаар ийм асуудал байгаа. За энэ нэгдүгээрт энэ ойн тухай хуулийн төсөлд анх энэ дэв парламент дээр санал авч байхдаа 6 төрөл байсан. Гэтэл энэ яг өргөн барихад үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэх, мөн ойн дагалт баялагийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх гэснийг хассан байгаа. Тэгэхээр энэ ямар байгууллагаас энэ санал ирээд энийг хасчваа гэдгийг та нэг хэлж өгөөч. За мөн одоо зөвшөөрлийн тухай хууль бүгд заасан гэдэг тэгж байгаа бах. Гэхдээ зөвшөөрлийн тухай хуульд бол ямар одоо ой асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгохоор зааснаас биш дотор нь нөгөө ямар төрөл байхаар тусгаагүй байгаа. Тэгэхээр энэ 6 төрлийгөө оруулаад явсан бол маргаангүй байсан юм шүү. Сүүлд би зүгээр энэ хуульчдтай зөвлөлөө энэ талаар маргаан гарахад зөвшөөрлийн хууль, ойн тухай хуулиар маргаан гарахад шийтгэхэд жаахан хүндрэлтэй асуудлууд бол гарах гээд байгаамаа. За нэг чухал зүйл юу вэ гэхлээр энэ тусгай зөвшөөрлийн авахтаа одоо зөвшөөрлийн хуулиар заавал ойн дагалт баялыг ашиглах ойн мэрэгжлийн байгууллагын тусгай зөвшөөр шаардж байгаа. Тэгэхээр ийм төрлийн мэрэгжлийн байгууллагын тусгай зөвшөөрлгүй болчхоор ойн баялгаа хамгаалах тогтолцоо нэг алхам одоо ухарч байгаа юм биш үү. За хоёр дахь асуудал юу вэ гэхээр энэ хушны самрын эдээний гарц хаягдлыг тодорхой заалт ер нь оруулахгүй мó. Бидний үед нэг баахан журмууд одоо Батэрдэн гишүүн гаргаж ирсэн, би гаргаж ирсэн. Тэгээд бүгдийн засгийн газараас хүчингүй болгосон. Яг тэгэхээр хуульд авсан журам гэдэг. Тэгэхээр энийг одоо энэ хуулиндаа оруулж тодорхой болгож энэ чиглэлээр ажилтдаг хүмүүсээ бас ингээд янз бүрийн эдийн засгийн энэ асуудалд оруулаад баймааргүй байна. За гурав дахь асуудал юу вэ гэхээр хушин ой нөхөн сэргээлтийг зөвхөн хушны тарьц суулгацаар хийдэг байхыг бас хуульчлах хэрэгтэй. Яагаад тэгэхээр одоо бол энэ хушин ойчин хөгшрөөд 80% нь хөгшөрцөн байхгүй юу. Гэтэл нөхөн сэргээлтийн зүгээр л нэг арын хаалгаар ингээд дүүцүүлээд байгаа байхгүй. Энэ чинь болохгүй. Тийм учраас энэ заалт ерөөсөө журамд хэрэгждэг учраас энийг хуульчлаад энэ самраа түүх гээд хушин ойгоо явах гэдэг бол нөхөн сэргээлтийн заавал хушин тарьцаар хий гэдгийг одоо хуульчилж өгөх ёстой байна. За энэ хэдэн асуултуудыг асуугаад тэгээд тодруулъя. За хууль санаач Батэрдэн гишүүн хариулъя. За баярлалаа. Одон төвийн гишүүнд байгаль орчин хөрөнгөний хөгжлийн сайдаар ажиллаж байсан. За ийм нэг хэдэд харилцаа байна. Өнөөгийн ойн хууль зөвшөөрлийн хууль хоёр өөрсдөө нийцлэн хангагддаг байна. Өөрөөр хэлбэл таны дурдсан мэрэгжлийн байгууллага гэдэг томьёоллоор аливаа нэг үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож өгөөгүй байгаа юм. Нэгдүгээрт. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 буюу байгаль орчны салбарт олгож байгаа тусгай зөвшөөрлөлтөд холбоотой харилцаа зохицуулагдаж байгаа. Сошиалд гэж хэлсэн. Сошиалд бол өнөөдөр бүр зөвшөөрлгүй болох гээд байна гэж явуулаад байгаа. Тийм зүйл бол аль биесээр байхгүй гэдгийг нэгдүгээрт мэдэгдээ. Хоёрдугаарт өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ойн тухай хууль 7-гийн 1-ээр ойн тойлогоо зохион байгуулалтын ажлыг ой мэрэгжлийн байгууллага гүйцэтгэхээр 17-гийн 3-5-аар ой хэрийн төмрийн гаралт хөнөөлж явж өвчтний тархалт болон ой баялагын судалгааг хийхийг ой мэрэгжлийн байгууллагаар 17-гийн 3-5-аар арчилгаа болон цэвэрлэгийг 28-1-ээр ой мэрэгжлийн байгууллага хийхээр 32-ийн 4-өөр ойг нөхөн сэргээх үржүүлэх ажлыг хийхээр ой мэрэгжлийн байгууллага хийхээр хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл 1-11 буюу зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-ийн тусгай зөвшөөрлийн 1.11 дээр ой мэрэгжлийн байгууллагын үйл ажиллагаа хэлбэр дээр явж байгаа. Зөвшөөрөл энд авагдаж байгаа. Энийг бид нар шинжилсэн найруулгадаар ойлгомжтой болгож өгөхийн тулд түрүүний миний хэлсэнчлэн мэрэгжлийн байгууллагын үйл ажиллагааг тодорхойлоогүй алдааг засаж 49.2 буюу ой мэрэгжлийн үйл ажиллагаа дараах төрөлтөө байна. 49.2-ийн 1 ой зохион байгуулалт ой тооллого хийх, 49.2 ойжуулах ойг нөхөн сэргээх, 49.2-3 ой хөнөөлт организмын судалгаа хийх, тэтгэртэй тэмцэх, 49.2-4 ой төлөв байдлыг сайжруулах гэж оруулж гисэн.
Энийг 6 болгох буюу таны хэлсэн нөгөө саяны ойн дагалт баялагын нөөцийг үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах мод бэлтгэхтэй холбоотой харилцааг оруулчихаар энэ өөрөө хуулийн зөрчил. Өөрөөр хэлбэл зөвшөөрлийн тухай хуулийн 8.1-ээр олгогдож байгаа зөвшөөрлийн 1.29-дөр ойн дагалт баялагын нөөцийг үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах. 1.30 дээр ойгоос мод бэлтгэх эрхийг заавал тусгай зөвшөөрлөлтөй харилцан зоож өгсөн. Тэгэхээр мэргэжлийн байгууллагын эрх 1.11-ээр авч байгаа боловч заавал хэрвээ ойн дагалт баялагын нөөцийг үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах юм бол дахиад заавал тусгай зөвшөөрөл авах ёстой. Мод бэлтгэх эрхээ авахын тулд заавал дахиад тусгай зөвшөөрөл авах ёстой. Гэтэл энийг журмалсан харилцаагаар буюу саяны таны хэлсэн 4 дээр нэмэх нь 6 болгоод нэг харилцаанд оруулаад мэргэжлийн байгууллагад өгчгөөр энэ өөрөө маш том хэмжээний зөрчил үүсгэж байгаа. Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа гэдэг бол ерөөсөө өгөх буюу ойгоо яаж нөхөс сэргээх, яаж үржүүлэх, яаж ойжуулах. За тодруулъя. Отон тойг шүү. За тэгэхээр би таны саяны хэлсэн тайлбарыг нэг нэгэнгүү сонсоод за эндээс бол бас ойлгохгүй юм зөндөө байгаа байхгүй юу. Тэгэхээр иргэд энийг ойлгох уу? Тэгэхээр хууль өөрөө иргэдэд маш ойлгомжтой байх хэрэгтэй байхгүй юу. Тэрээс яг энэ ойн тухай хуульдаа бүр нэг бүрчлэн заагаад дараа нь дагалт хуульчин зөвшөөрлийн зөрчлийн хууль гэж би ойлгож байгаа байхгүй. Ойн тухай хууль дээр л ойлгомжтой бүгдийг заачмаар. Тэгэхгүй ингээд байх тэрэнд байгаа энд байгаа гэд хар чинь иргэдэд хууль ойлгомжгүй болохоор л нөгөө маргаан гарна. Хоёрдугаарт би энэ хуулийн үзэл баримтлалыг бас нэлээд танилцлаа. Бас тэр гадны хуулиудыг судлаад ашиглалт тал руугаа маш их одоо зүйл ингээд оруулж өгж байгаа байхгүй юу. Гэтэл манай улсын одоо бид зүгээр хүмүүсээ яаж байгаа юм шиг ер нь ухамсар одоо бидний ойгоо ингээд ашиглах за тэр мод тайрах ингээд янз янзын юм дээр одоо бас хит ингээд задгай тавиад хитрхи одоо ашиглалт тал. За Батэрд нэг шүү хариулъя. Ашиглалт их тавьж байгаа чинь зөв цаг нь болсон уу гэж байна. За хадан туяа сайд өөрөө өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиа ихсэн харах хэрэгтэй. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зөвшөөрлийн хуулийн дээр тусгасан харилцаа буюу энэ мэргэжлийн байгууллага миний хэлээд байгаа мод бэлтгэх энэ байгалийн ойн дагалт баялагын нөөцийн үйлдвэрлэлийн зорилтоор ашиглах харилцааг тусад нь хөлжилж өгсөн. 3 өөр зөвшөөрөл. Энэ 3 өөр тусгай зөвшөөрлийг зөвхөн мэргэжлийн байгууллагад олгох буюу нэг субъектив байдлаар нэг хэсэг рүү олгох харилцааг хуулинд оруулж болохгүй. Хоёрдугаарт ойн тухай хууль бол ойтой холбоотой харилцааг зохицуулах ёстой хууль болохоос биш зөвшөөрлийн Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зөвшөөрлийн харилцаа бүгдээрээ зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Энэ зөвшөөрлийн хуулиас нэг хэсэг зөвшөөрлийг нь ойн тухай хуулиар зохицуулчихаар хэлбэрлүү шилжүүлчихвэл энэ өөрөө бас болохгүй. Бид нар энд гол оруулж өгсөн асуудал бол замбраагүй байсныг нь энд тэнд оруулж өгсөн. За баярлалаа. За зочин танилцуулъя. Өвөр хангаан аймгийн Уянга сумын 1-р сургуулийн 96 оны төгсөгчид улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. Та бүхэндээ төгсөлтийн баярыг сайхан тэмдэглээрэй гэж төгсөрөөё. За улсын хурлын гишүүн. За алтан гэрэл гишүүн өвөр хангаа гэсэн гүгээд ороод иж шүү. Мэдлэгээр их дургуун хүнштэй болно. За бүрвжүүн сайн зэрэг шүү алга байна.